За 44 дугаар бодлого. Пентагон тоонууд. Бид нар чинь гурвалжин тоо гэж яриадсан шүү дээ. Одоо тавалжин тоо нарч ирчих тийм. Пентагон чинь 5 онцгой байх шүү. За пентагон тоонуудыг ийм томьёогоор гаргаж авдаг гинэ. За тэгээд эхний 10 пентагон тоо бол энэ гинэ. За тэгээд эндээс бид нэр 4 дахь пентагон тоон дээр 7 дахь пентагон тооны тоог нэмэхэд 92 гарч байгаа. 92 нь өөрөө 8 дахь пентагон тоо гинэ. Энэ байна. Гэхдээ тэдний зөрүү 48 бөгөөд нөгөө 70 22-ын зөрүү 48 тэ. Энэ пентагон тоо биш. За тэгэхээр пентагон ялгуур нийлбэр болон ялгуур нь бас пентагон байдаг. Тийм хоёр тоо хосууд бүх хосууд дундаас тэр нийлбэр нь пентагон байдаг. Ялгуур нь пентагон байдаг тийм. Пентагонал гэх юм. За тавалжин тоо миний харуул. Хоёр нийлбэр нь пентагон байдаг. Ялгуур нь пентагон байдаг. Энэ бүх хосуудыг авч үзэхэд хосууд дундаас хамгийн бага одоо юу гэдгийг ялгуур дэнд хамгийн бага байх тийм ялгуурыг ол гэж байгаа байхгүй тийм. Тэгээд энэ бол ийм таанууд айгүйх байгаа гэж үзье л дээ тийм. Тэгээд бид нар бол энэ дээр бол энэ бол за айгүй гоё бодлоо ингээд гооч байх. Асуудал ингээд өндөрлөж учрахаар бодлого байгаа байхгүй. Жишээлбэл бид нэр ингэж болохгүй. Яаж болохгүй вэ гэхээр бид нар хэд дээр очиод дуусахыг мэдэхгүй л дээ. Гэхдээ бид нар нэг зүйл мэдчихэж байгаа. Энэ бол хүн бол нэлээд гоё хөндөрч эхэлж байна гэж ойлгогдож байна л та бодлоо. Юу гэхээр за жишээ нь ийм нэг бодол гэж болно. Бас зүгээр бодох санаа тий. Жишээлбэл бид нөгөө 1 5 12 гэх мэтчлэн 22 35 51 гэх мэтчлэн тий. Тэгээд бид ингээд болно л доо. Тэгэхээр нэг олцоод за дараа нь 5-ыг олчингуудаа яах вэ гэхээр тавга өмнө нөгөө бүх пентагон тоонуудынхаа нэмээд тус бүртээ гэсэн үг шүү дээ. Нэмээд хасаад тэгээд тэр нь юу байна вэ? Нийлбэрч тэр ялгуурч тэр пентагон тоо байна уу гэдэг ингээд шалгаа яваад иж болно те. Тэгээд 51 дээр ч юм уу те. Нэг тийм нийлбэрч пентагон байдаг, ялгуурч пентагон байдаг тийм тоо алдаж боллоо гэж бодъё л та те. Одоо тэгэнгүүт тэрийг ингээд шууд хариу гэж үзэж чадахгүй байхгүй юу? Яагаад тэгэхээр хамгийн бага нь л биднэрт хэрэгтэй. Тэгэхээр бид нэр заавал энийг цаашаа нэлээ явах хэрэгтэй байхгүй юу? Хэд хүртэл чинь те. Одоо бид нар 51 дээр нэг тийм хос олчих шүү дээ. Нийлбэр пентагон байдаг, ялгуур пентагон байдаг. Тавалжин гэх юм. Тийм хос оллоо гэхэд тэр хоёрын ялгуур нь манай шийд байна гэсэн баталгаа байхгүй байхгүй. Яа тэгэхээр гал дээр бас тийм шийд олдоод тэрнийх нь ялгуур нь
нийлбэр ялгар нь тэр одоо 55 хосолж болно шүү дээ. Ялгар нь 46 гарч шүү дээ. За 46 пентагон тоо гэж үзэл та. Тэгээд 51 дээр олдсон гэж үзэхэд талчин өөрөө 51-тэй тийм хос болж чаддаг гэж болно. Тэгээд нийлбэр нь пентагонал ялгар нь пентагоналтай. Тэгэхээр юу вэ гэхээр бид нэг алдсан шийдэж манай эцсийн шийд 100 хариу биш гэсэн үг байхгүй. Уг байх магадлал байх албагүй гэсэн үг байхгүй. Нэг л хариу. Тэгээд бид нар чинь минимайз хийх ёстой шүү дээ тийгээ. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр ер нь санаа бол ингэж байгаа юм л та. Ямар нэг пентагон тоо олдсон тий. Пентагон тоо олдсон. Тэгээд тэрний хамгийн минимал бидний хариу нийцэх юу бол шийдвэр энэ ахгүй тийм бэлтэй. Тэгээд зөв тийм. За тэгэнгүүтээ одоо бид нар гол нь пентагонал тоо мөн үү биш үү гэдгийг шалгадаг тийм аюул гой функц хэрэгтэй байгаа байхгүй тийм. За тэгэхээр бидний бодолт бол ингэ эхлээд нэг ямар нэгэн дийг бол олно тийм. Өмнөх бүх тоонуудтай шалгах замаар. Тэгээд тэгээд дараа одоо бид 51 дээр жишээлбэл олцлаа гэж бодсон шүү дээ. Хоёрт бид тэрийг өөрчлөлтүүлээ. Гэхдээ ямар нөхцөлтөөр өөрчлөлөх вэ гэхээр тухайн пентагон тоон өмнөх пентагон тооноос тийм тухайн пентагон тоон пи пентагон тоон өмнөх пентагон тооноос ялгар дигээс ирсэх болтол үргэлжлүүлж өгөхгүй. Тэгэл маань шийд алдчих. Тэгвэл дахиад шийдвэрүүдийг бид нар олж чадна. Тэр минимал гэдгийг хэлж чадах байхгүй. Ийм тохиолдолд энийг ийм болтол үргэлжлүүлж чадвал магадгүй бидний дээг автотигээ замдаа ингэх замдаа ийм болтолны явах замдаа бид нар дээг минимайз хийж бас болно. Багасгаж бас болно. Харин энэ ингээд цаашаа яваалах болохоор энэ хоёрын хоорондын зөрүү өсөөл авахгүй. За тийм л нэг бодолтой байна да. Тэгээ итгэхээр энэ бол ингээд нэг утгагүй болчихно л гэсэн үг. Гэтэ хэр бодох юм бол да тий. Бас нэг зүйл нь биднээс юу хэрэгтэй вэ гэхээр пентагонал эсхийг шалгадаг тийм функц хэрэгтэй л дээ. Пентагончтой. Гуравт нь бид нэр тэгээ энийг memorization хийх хэрэгтэй гэсэн үг. За тэг эхлэе. За энэ айгуу гоё бодлого авах байхгүй. Тэгээ энэ шийдлийг гэдэг бас л сонирхолтой л санагдчих. Ойр тийм гоё сонирхолтой бодлого биш. Би тэр CSS дээр ч ганц хоёр бодлого батсан л да. За map шиглээд байгаа тийм. Pentas map бичтэй. Pentas. За. Тэгээд энэ бүлэгтэй. За бидний хариу энэ дотор олдох хэрэгтэй шүү дээ. This penta. За энэ функцийг бид буцаана. Бичнэ. Шууд биччихье тий. За энийг яаж бичих гэж байгаа гэхээр энэ пентагонал тоог шууд бидний шууд бодох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр шууд томыг нь биччихье. N
3-ны сасган 1 гэж тий. 3-ны сасган 1 ах нь 2 тэнцүү бидний x орж ирж шүү дээ. Тэгэхээр бид нэр яах ёстой вэ гэхээр хэлбэршүүлээд 3n-ийн квадрат нэмэх нь хасах нь n хасах нь 2x тэнцүүтэй гэдэг квадрат гიშтгэлийг батчих واخгүй. X нь тогтмол байгаа шүү дээ. X нь манай ш орж ирж байгаа. Энэ орж ирж байгаа. Тэгвэл квадрат гიშтгэл байна шүү дээ. Тэгэхдээ бид n-ийг нь олох гэж байгаа. Тэгэхдээ n-ийг нь хэд вэ гэдэг нь n хэд вүлээ? 1 дээр 2-ыг үлээ 1 дэх пентагоналт очин 1 үстэй тий. 3-аас хасгар 1 гэдэг чинь 2 тий. Тийм мөн биш тий. Тэгэхээр 1 дээр 1 2 дээр 5 гэл манай функц ажилласан байна шүү. Тэгэхээр энэ нь ерөөсөө 1-ээс иш буй тэнцүү байх хэрэгтэй. Энэ хүслийг хангах шийд болдвол тэгээд энэ пентагоналт томоо гэсэн үг. Квадрат гიშтгэлийн хувьд бол нэмэх хасах хариу гараад байдаг шүү дээ. Квадрат гიშтгэл чинь нэг ийм юм байт юм аа. Квадрат гიშтгэлийг бодъё л дээ. Квадрат гიშтгэл бол энэ квадрат гიშтгэлийн бодол тахад байгаа шүү. Энэ шүү дээ. B квадрат B квадратаас 4ac гэж шүү дээ. Тэгээ энэ маань бүхэл байх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Хамгийн гол шаардлага бол тэгэхээр тэрийг нь боддог юм л хийчихнэ гэсэн үг. За тэгэхээр квадрат гიშтгэл чинь шүү дээ. Тэгэхээр манай n 3 юм тий. Зөв. A B C n 3 B C тий. Тэгэхээр B юу асах нэг юм биш тий. C мемого шалгах юм шүү дээ. Пентас. Син хийдэ. Син хасах x-ийг үржих нь 2 гэсэн үг шүү дээ. За зөвлөл. За тэнгууд одоо манай нөгөө юу байгаа хана вэ? Энэ язгаар байгаа шүү дээ. Энэ 2b-гээс асган 4ac. Энэ чинь манай d гэж хэлээд байдаг хаа тий. Дискриминант юу лээ? Дискриминант ч юу ч л. Нэг нэртэй юм чинь хөрх. D л гэдэг. За d нь бол 2 b гүрчгэн b энэ 4 энэс хасган 4 гүрчгэн a гүрчгэн c энэ байлт. За манайх d-г олчлаа. Одоо айгуу гоё аргаар бидний юугаа олно. Энэ юу нэ бүхэл шийдтэй байна уу гэдгээ олчих жоох байхгүй. Эндээс язгуур авах бүхэлдээ гарах уугүй юу гэдгийг олох гэж байгаа байхгүй. Гэхдээ мэдээж эн чинь хасахтай гарчиж болно тийм. Болохгүй юу? Болно шүү дээ. Син амар их тохиолдолд хасахтай гарч байгаа юм шүү дээ. Тэгэхээр хэвээ тийм
Манай C чинь яг тавлаа. C A B. Гүү штэ. C-ний энэ манай тохиолдлыг хасахтай гарахгүй юм байна л да. Ихтэй шалгач. Гал. Энэ дэвэл фалстай. Гашдтэй. Тэнгүүтээ D-ийн язгуурыг бүхэл язгуур гэдэг байхгүй энэ манай компьютерээ. Энэний бүхэл язгууртай. Язгуур аваад тэгээд таслаас хойш хоорны дарчна гэсэн үг. За тэгэнгүүтээ одоо бид нэр хэрвээ D үржих D буюу энэ яг бүхэл язгуур гараагүй таслаас хойш ямар нэг юм байсан гэж үзэх юм бол зөвчөлбөл 5 байсан гэж үзье л да. Тэгээд 5-аас язгуур авах 2 гарна. Бицаагаад 2-ыг 2-оор үржүүлэхэд 5-та тэнцвэ болчих шүү дээ. Тийм л асуудал. Бүхэл язгуур гарахгүй. Тэгэх юм бол дахиад энэ л таваа боломжгүй батархай тоо гараад байна шүү дээ. За одоо бид D-г олцтой. D-г ч олцсон нөгөө D язгуур. Одоо манай хариу бол x1 x2 x1 нь болохоор шүү дээ. x1 нь болохоор тэнцүү. Бас одоо 2-аар бас хуваагдах хэрэгтэй шүү дээ. Бүхэл хуваагдах хэрэгтэй шүү дээ гайчаа. За тэрийг бас аяных шиг шалгаж. За энэ хасж байгаа нь бол бүр тэнэд алга болчдөг санагдаад байна. Яг тэр манай B чинь хасах нэг байгаа шүү дээ. Хасах нэг байгаа. Тэгээ эрэхтэй хасаа ичгээс чинь хасахтай гарч шүү дээ. Одоо манай A чинь тогтмол 3 байгаа. 2 гэдэг чинь 6. Тэгэхээр энэ хасаад байгаа энэ хариу нь бидний хэрэггүй байх байхгүй. Хасахтай биднээс хэрэггүй. Үүсэхгүй. A чинь 3 ш тогтмол. Тэгээ нэмж байгаа энэ хөлбөр л биднээс хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр хасах бие дээр нэмэх нь манай DD те. DD. За одоо энийг бид нэр x1-ийн тоолболч дэд 70 гэж тэ. Зөв. Дэд 70. За. Язгуур өстэндээ эрэг тоо гарна гэдгийг мэдж байгаа шүү дээ. Тэгээд чи эрэг тооноос л язгуур авна. Тэгэхээр асах тооноос хасаалаа байвал B чинь 41 байгаа тий. Тэг за залуучд. Одоо яах вэ гэхээр int x1 тэнцүү. Одоо дахиад нөгөө үйлдэл хийчихнэ. Бүхэл үйлдэл. Хуваах нь 2-ыг өөрчлөх нь B. Биш A. Яваачих байгаа байхгүй. Тэгээд хэрвээ x1-ийг өөрчлөх нь 2 өөрчлөлт нь A-ийн манай нөгөө x1-ийнхаа тавтай тэнцэхгүй байвал бид нөгөө бүхэл хуваалт хийх үедээ зөрүүг нь дарцсан гэсэн өөрөөр хэлбэл энэ үйлдэл нь буцаад гарсан гэсэн үг. За тэгэхээр энэ тохиолдолд дахиад гэдэг нь бол тод биш гэсэн үг. Бус тохиолдолд бол манай юу болвол хариу нь бол x1 гэсэн үг байхгүй юу? Энэ нэр хэлэх юм. За яах вэ? За ингэ шалгая л та тий. Одоо бид нар биччихлээ шүү дээ. Is penta хэдэлээ. За 10 үз. Penta мөн үү? Биш энэ чинь дандаа ингэж утсан шүү дээ. Return true. Бусад тохиолдолд чинь эдд болчих гэсэн үг байхгүй юу? Энэ penta том мөн гэсэн. Тэр хэсгийг бичиж. За биччихлээ. За одоо ингээл тэг биш гинэ те. Энэ
тэгэлдэг гэдэг юм биш гэсэн үг л хэлгүүсэй. False гэж байхгүй. За тэгвэл 22 үзье. 22. Нэг нь мөнгө гэсэн үг те. Тэгээд 4 гэсэн үг те. За алчлаа шүү дээ. Ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд бид чинь хэд тэгэл мэтрэл гэдэг нь хэрэггүй. Яг дараа нь хэрэглэх үе байх л баг. Тэр мөн үү? 22 мөн үү? 23 тэгвэл биш те. За ажиллажлаа. Одоо нөгөө нэг үнцэн юм аа. Бид нөгөө нэг юу аав. За энд нь чиж. Манай бодлогын хариу D тий. D баха. Том D. Тохонд олдог байгаа. За тэгээд пентагонал тоонуудаа юу хийгээд батчихна. Вектор хийгээд вектороос сүүлээс нь бицгаад явчихна. За одоо яах вэ гэхээр бид нэр integer тоон дээр ирж байгаа тийм. Maximum integer-ыг яаж олдог вэ? Max integer value constant энэ юм тийм. За бид нэг энэ өгч. Алдаг үед зааварч байгаа. За тэгээд тэгээ энд нэг аягүй гоё. За. Өмнөд пентагонал тоон синдэстэй юм зүй тогтол хартын. Юу гэхээр нэг дээр 4-ыг нэмэхээр 5 гарч байгаа байхгүй юу? Дараа нь 7-ыг нэмэхээр 12. 4 7 зөрүүн 3 те. Яг тэр зүй тогтлоор харсан чинь ингээ бай хэрэг үнэн байгаа байхгүй юу? Өөрөлдвөл зөрүүгээ 3-аар нэмэгдүүлээл дараа өөр дээр нэмээд тэгэл юм гараад идэх гэсэн. Next нь гараад идэх те. Тэгтээ тамиг нь чутсан бол нэг сүртэй нэг те. Чи хатаа гэсэн байхгүй л. Таны хязгааргүй тавталт чинь бид нэр хариу хийжээж болж магадгүй. За эхний пентагонал тав. Ялаа. Эхний пентагонал тав энэ за пикч. Хийхээсөө энийг үрчгэн 3 үрчгэн энэ юу вэ? Саныг бахан. За энэ бүхэл таах нь гарцаа бахав. За тэгээд одоо бид нэр ингэж шалгах чинь л for I нэртэй. Тэнцүү бид нар сүүлээс нь шалгана. Тэгэхээр зөрүү нь хамгийн бага гарах магадaltaй гэсэн. Эхнээс нь шалгавчвал амар их ихээс шалгаад ашиггүй гэсэн. Тиймэрхүү тэрний тал зарчмын пентас. Шээ. Ялаа. Дахиад пентас хэрэгтэй болчихлоо шүү векторуудаа хийх. Тэгээд my pentas гэж. Тэр вектор одоогийн байдлаар алдсан байгаа pentas гэсэн үг тийм. За. Энэ нэм огчлоо. Нөхөштэй. Мөн бох. За. Одоо энэ бол зөв пентас гэж. Пентас.
Тэгэхээр пентасын size хамгийн сүүлийн элемент нь хамгийн их нь гэсэн үг шүү дээ алдсан. Энэс эхлээд -3 зүйлийг ийм. За. Тэгээд энэ гэсэн үг. Хэрвээ ямар ч байсан гэсэн нэг ийм шалгалт байгаа. Ямар ч юм пигч зарлаа болоо тийм. Нийлбэр пента. Ялгар пента. За P3 тэнцүү. Манай P дээр энэ пентасын ялгар пента нь болохоор P-ийн тэгээд мэдээж ойлгомжтой шүү дээ. Нэг одоо функцүүд байдаг шүү дээ. Is penta. Pure is penta зүг. Хатаж цэцэр авчирч шүү. Is penta. Биш үү? Энэ таталт чааш нь явуулахгүй. Энэ төрөлдөр адилхан. Нийлбэр нь шалгуур нь пента мөн байх хэрэгтэй гэсэн шаардлагатай өгдөж байгаа шүү. За тэгээд одоо ингэ гэсэн. Одоо ингэ гэсэн үг л дээ. Хэрвээ P4 эрс баг манай D-гээс одоо алдсан байгаа харгаас бага байвал D-тэй тэнцүү P4 гэсэн үг тийм. За энэ бичглийг тавьчлаад минимум P4 D гэж. За ингээд бид нэр автотыг яваад байгаа гэсэн. Одоо нөгөө нюансаа гаргах чинь энэ яг өмнөхөөсөө ийм юм байвал биш гэсэн үг шүү дээ тийм. Тэрийг энд нь хийчихнэ гэсэн үг. Юу вэ гэхээр хэрвээ P-гээс хасах нь пентасын бидний хамгийн төгсгөлт нь пентастай нэг юу хийх ёстой шүү. Одооных P хийх ёстой. За. Пентасын ластыг яаж авдیں۔ Мэдхгүй байна. Vector last элемент мартаал энэ да. Забал тийм байхгүй шүү. Сайжсах нэг штэ юм бол. Энэ нь манай дээрээс ирсэх байгаа тохиолдолд бид нэр тийшээ даалтцсан баг гэсэн. Тэр энэ програм зогсон гэсэн. За сонирхолтой ойлголоо годсон чинь гоё шүү. Ингэнэ гэсүгтэй. За энд нэг гоё юм байна. Бид нэр энийг дээр нь тавина. Тэгээд бас энэ давталтаа юу нээр их явуулаад ич болохгүй. Тэгээд энэ давталч ингээд тултлантыг хүртэл явах гэдэг шүү дээ. Тэгээд бид нэр бас тухайн одоо 70-ыг олцоод ингээд эднэртэй шалгаж явж байгаа. Бид нар чинь D-тэй нэг 16 гэдээ болцсон байж байгаа шүү дээ. 70-аас хасах нь 22 хэд 48 те. Манай 16-аас их болчлоо шүү дээ. Тэрнээс доош бүгд их гэсэн үг байхгүй. Бидний шийд ерөөсөө энд байхгүй гэсэн үг. Тэр хариу зогсоод
энийг зогсож явах хэрэгтэй. Яг ч шийд олдохгүй гэсэн үг. Тэрнээс цаашаа. Тэгэхээр хэрвээ энэ P4 манай олдсон байгаа шийдээс эрсэх болцсон тохиолдолд эрсэх бүр тэнцвүүч гэж байна. Болцсон тохиолдолд энэ давталтыг өсөж цааш явуулж болохгүй зогсоно. Гэсэн үг л дээ. За ингээд ерөнхийдөө жоох удах нь байх. За зөрөгтэй гэсэн чинь алдаа. Хийгээ зарлаагүй гэсэн зүйлээс дахиад зарлаагүй л юм тийм. Яриа л ийсэн. Өшүүлээ энэ ч яа байхгүй болоо. Энийг нөгөө нэг миний зүй тогтлоор болох уу? Энийг ингэж л та. Энэ чинь энд ашиглагдсан тийм. Entity зүүн нэг тусах нөхцөл нь байхгүй. Энэ гэж. За одоо энэ тавс. Ийм алдаа гаргацсан 139. Энэ ямар алдаа вэ? Энэ дотор л алдаа заасан байх л та. Тэгээ энд ингэж ингэсэн. Сайжсах нэг. Тийм энэ хасах юм усчих шиг боллоо да 139. C++ compiler error 139 division by юу вэ? Сангаалдаг ч шүү дээ. Segmentation fault гэнэ. Зааж байгаа л да. Segmentation гэхээр энэ зүгээр ингэж төр ингээд төр үргэлж пентас томоо гэдэг гэж хэлдэг гэж байна. Энэ доторх алдаа биш гэсэн үг. Сайхан залгуулж байна. Алдаа болох гэж. Тэгэхээр segmentation error маань за хаана вектор руу хандахтаар segmentation error зааж байгаа л та. Энэ мэтчлээ юм дээр. Энэ тэг үед. Хамгийн ихний тохиолдолд шууд алдаа зааж байгаа юм шүү дээ. Пентасын size нь тэг. Тэгээ нэгийг хасч байгаа хасах нэг болж. Нэрэл нэг юм шалахгүй болохгүй шүү дээ. Ост ажиллаж. Энэ хэр бодох вэ? Энэ бол нэг секунд ажиллаж болно уу? Хийдэж дээ. Сая биш. Нэг 10 секунд 20 секунд л ажиллаж болно. Бид тэгтээ ингээ өөртөө сумаг байна. Ямар нэг хариу алдах юм бол энэ хэвлээл за нэг ийм хариу алж байна. Зөв хариу олцсон юм шүү дээ. Одоо бид нэр 5,482 дүү гэдгээ юу гэдгийг батлах гэж байна тийм. Хамгийн минимум гэдгийг батлах хамгийн их шууд бид нэрээ юугаа лонг гарахгүй болохгүй юм шүү дээ. Яаж вэ?
Тэгвэл тусгаж магадгүй лонгийн макс хязгаар нь хийдэг. Максимум лонг. Тэр л үнэндээ энэ л үнэн байгаа да. Энэ төл шинээр хөвсөх зарлаа өст. Энэ нэг болцсон хариугаа ингээд ихт болчлаа шүү дээ. Тэгээ одоо батлах гэдэг байхгүй энэ минимум гэдэг нь. Батлах процесс явж байгаа. Энэ нэг удахсгүй дээ. Энэ бол нэг удахсгүй. Энийг хасаад хариугаа болцсон. За хэдэн секунд ажиллаж байгаа дээр үзье. Энэ бол нэг 10 секунд ажиллаж болно. Хамгийн ихний хариу нь 100 хариу байсан шүү дээ. Тэгтээ нотлох хэрэгтэй л дээ. Тийм учраас энэ параграф гэж удаа ажилладаг байхгүй. За нэг юм бодлоо. Энэний жоох удаа ажиллаж байгаа нь бол яач ч чадахгүй уусаа нэг. Яа тэгэхээр яач чадахгүй юм чи. Энийг одоо багсгаж болно те. Бид нөгөө зөрүүг ашиглаад тоо нэмэгдэхэд байгаа. За жишээлбэл зөрүү те. Зөрүү нэхлээд нэг байгаа те. Зөрүү нэхлээд бас 2 байгаа. Тэгээд зөрүүн дээрээ нэмхэн тэнцвэр хаваагаад тэнгуүтээ юун дээр нэмэх вэ? Ласт дээр нэмчихнэ. Ласт чи P нэг шүү дээ. P дээр нэмэх нь зөрүү. Ангай удаж бас болно л доо. P-ийн анхны утга нь тэг гэсэн үг байхгүй. Одоо тэглээгээд нэг амар цаг хэмнэх болов. Өөрч хүлдэл хийхгүй л гэсэн үг юм л та. Тэгээд эднэр дээр бас жоохон сайжруулалт хийж болох байх тий. Цагаан хэмнэх гээд. Энд ч мөн ч юм шалгаж байгаа та. За зэн чинь хэд хүртэл вэ? Бид нар энэ Испантайгаа шалгахдаа энэ амар бол үйлдэл хийгээд байгаа шүү дээ. Монгол хөл хийгээд байгаа шүү дээ. Тэгэхээр пентатонуудаа нэг юм эхлээд мангарах пентатоныг юм санахад хийж агаад энэ маптай эхлэх шууд хийчихэд энэ аргаараа үүсгэчихэд тэнгуүтээ шалгадаг юм хийжүүл тэгэл түүгээд бараг 1 секундэд гарахлах л та. За нэг юм бодлоо шүү. Энэ болцдог бодлого нь одоо сайхан ойлгорын бодлогонод хөндрөвч. Тэгээд зарим бодлогон дээр ганцхан дуудчих хүч оруулаад байсан. Real time нэгдүүлээ. Стрим хийх санаатай байгаа. Үнэхээр хүн бодлогон дээр. За ингээд 44 дугаар бодлогыг бодлоо. 44-тэй. Сайхан байна. Гоё хүн төстэй юм бодлого утсан ч. За таслаа.